За өнөөдрийн чимээгүй цаг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв мухаг ирчүүд. За Библийн ишлэл 1-р Петр 2:15-аас. Сайныг үйлснээр та нар мухаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурхны хүсэл юм аа гэж. За залбираад эхлэе. Эзэн минь тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Дасгалжуулагчид хүн бүрийг баярлуулж чадахгүй. Тоглолтын дээр үзэгчийн суудлаас хүмүүс биднэр рүү хатуу ширүүн худал үгс чулууддаг. Та зөв хүний олж тоглохгүй байна шүү дээ. Чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Би ч унтаж байхдаа ч үүнээс илүү хийж чадна гэх мэт үгсийг шийддэг. Эдгээр хашгирааныг сонсоод уцаарлаж тэдэнд хариу барих амархан. Хамгийн хэцүү нь Есүсийнхтэй адил хариу үйлдэл үзүүлэх бөгөөд бид үүнийг хэрхэн хийхийг бичээс дээрх жишээнээс сурч мэдсэн. Бид бурханлаг амьдралаар амьдрахыг эрэлхийлж байна гэд биднийг шүүмжлэхэд үл тоомсорлох нь бүрч хэцүү байдаг. Илч Петр биднийг шоолж байгаа хүмүүсийн өмнө гэрчлэх тухайд үйлдэл үгээс илүү чанга ярддаг гэж бидэнд заадаг. Бид удирдлагада ур чадвартай гэдгээ баталж Бурхны алдрын төлөө бүхнийг хийх хүсэлтэй байгаагаа харуулахдаа бэлтгэл дээрээ болон амьдралын бүх Христтэй адил зан чанарыг харуулдаг. Жинхэнэ манлайлал үлгэр дуурайлалаар эхэлдэг. Есүсийн үлгэр дуурайлалын тод жишээ загалмай дээр Аава тэднийг уучлаач, учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж Луг 23:34 дээр залбирсныг бид харж мэднэ. Есүс үхэхтэйч инэрэнгүй нэгүүлсэнгүй байсан. Петр мөн шүүмжлэгчтэй хайраар хариулах ерөөлийг тайлбарсан аж тэрээр. Учир нь хүн шудраг бусаар зовохдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчүүл энэ нь нэгүсэл юм гэж 1-р Петр 2:19 дээр хэлсэн байна. Христийн нэрийг өргөн авч явдаг дасгалжуулагчдын хувьд бидний хувийн үлгэр дуурайлал түүнийхтэй адил гэдэгт итгэлтэй байцгаая гэж. За 1-р Петр 2:13-аас. Эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон альва бүтцэд захируул. Ирэх мэд бүхий нэгэн болох хаанд ч юм уу эсвэл зүвийг үйлдэгчдийг магтаж мууг үйлдэгчдийг шийдэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируул. Сайныг үйлснээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурхны хүсэл юм аа. Чөлөөт хүн мэт үйлд. Ирэх чөлөөгөө муу мухайг далдлах халахвч болгон бүү ашигла. Харин Бурхны зарц мэт үйлд. Бүх хүнийг хүндэл, ахан дүүсийн барилдлагааг хайрл. Бурхнаас эмээ хааныг хүндэл. Боолуудаа бүхий л хүндлэлээр зөвхөн сайн дүлгөөн төдийг бас гажууд эзэддээш захирагд. Учир нь хүн шудраг бусаар зовохдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүсэл юм. Хэрв та нар нүгэл үйлдэж цохиулаад төвчлээч үүнд ямар гавьяа байх бэлээ. Харин та нар зөвийг үйлдэж зовохдоо үүнийг хүлцэн төвчвөл энэ нь Бурхны хүсэл юм аа. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагтвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээ. Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй аманд нь мих худал байгаагүй. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ. Учир нь та нар хонь мэд төөрсөөр байсан боловч идүүгээ хончин буюу сэтгэлийнхээ харгалзагчид буцаж ирвэ гэж. Амен. Тэгээд эзний үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг.